За нийслэлийн Монгол Ардын намын хорооны 8 дугаар хурал болж хотын удирдлагуудын үйл ажиллагааг хангалттай сайн хэмээн дүгнэж, за учрлын оронд нийслэлийн намын хорооны тэргүүлэгч гишүүнээр Сүхбаатар дүүргийн намын хорооны дарга говь сайхныг томилжээ. За мөн нийслэлийн намын хорооны даргаыг солих асуудлыг хөндөж нэр дэвшиж өрсөлдөх эрх нь нээлттэй байсан ч гишүүдээс ийм санал гарсангүй. Харин эсвэргээрээ 2024 оны орон нутгийн сонгуулиас хойш хотын хэрэгжүүлж буй ажлуудыг цаашид үргэлжлүүлэх зүйтэй гэдэг саналыг нэгдсэн байна. Бүгд 100% нийслэлийн Монгол Ардын намыг хөгжүүлж байгаа мөрөг хөтөлбөр зөв юм а, энэ дээр байх ёстой гэдэг байр сууриа илэрхийлсэн. Мэдээж бид нар ерхий сайд бол намын даргийнхаа үйл ажиллагааг дэмжиж байгаа. Нэг цул үйл ажиллагаа уялдуулаад явна, энэ дээр асуудал байхгүй. Хэрвээ энэ яг том мега төслүүд маань өөртөө ингээд хэрүүл ам дагуулад ингээд хардл сэртэл дагуулж байгаа бол энэ засгийн газар яамаа өөрийн төлөвийн төслөө аваад хэрэгжүүлэлтэй. Мэдээж зэрэг энэ чинь нийслэлийн намын хорооны тэргүүлэгчид энэ мөрөг хөтөлбөрийг анхаал дэвшгэд баталж өгсөн юм чинь энэ төслөө явуулах ёстой, үргэлжлүүлэх ёстой гэдээ баг үг хэлсэн хүн болгон энэ туулын замтай холбоотой асуудлыг ярьсан. За хурлын эхэнд нийслэлийн засаг дарга Нямбатарын зүгээс өөрийг нь улс төрийн зорилгоор харлуулж цаашлаад гэр бүл охиных нь асуудлыг хөндөж байна хэмээн бохимлоо илэрхийлсэн. Тэрээр өөрийг нь унгахаар зүтгэж байгаа хүмүүсийг намын хорооны ээлжид хурал дээр зааланд нэрээ дэвшүүлж шударгаар өрсөлд хэмээн мэдгдсэн юм а. Харин нийслэлийн Монгол Ардын намыг булаалдаж байгааг их улсын хурлын гишүүн Батамгалангийн зүгээс хуралд оролцоогүй байна. Би зүгээр хамгийн нэг харамсаж байгаа юм. Би энийг зохион байгуулж байгаа хүмүүст уржигдэр ороо хэлсэн. Одоо үр хүүхдээр оролцож болохгүй дээ. Тэгэхээр хоёрт нь бас миний охин эрүүл мэндийн хувьд одоохонд асуудалтай байгаа. Тэгээ яг энэ миний одоо та хэд нэг жоохон өнгөрөөж жоод оролдороо найзаа гэд би хэлсэн. Надтай бол ерөөсөө яриаггүй. Энэ оны одоо 1 сарын 1-ээс хойш надтай ерөөсөө холбогдоогүй. Яриаггүй. Олон найзтай байлгүй. Тэр найзуудтай хэлсэн юм. Надад бол хэлээд. Манай Батамгаланд сайдвал би хотын намын дарга хийх надад туршлага байна гэд яг энэ зогсчод хэдхэн сарын өмнө ярьсан. Нээлттэй. Одоо орж ирээд нэр дэвшүүлж болно. Миний хувьд бол яг Нямбатар гэдэг хувь хүнтэй нь бол одоо муудалцаад, булаацалтаад, эд хөрөнгө ихнэр хөөхөд албан тушаал булаацалтаад гэсэн юм бол байхгүй. Тэр одоо бүх өгцөн байгаа материалууд авилгатай тэмцэх газар тагнуул одоо хаагур байдیں۔ Бүх газруудад материал татаад авсан байна. Тэргээ шалга. За энэхүү жилд нэг болдог намын хорооны 8 дугаар ээлжид хурлаар даргын асуудал хөндөгдсөнгүй. Гэхдээ эрх намаар ээлжид бас хурлыг хуралдуулна гэдгийг мэдгдээд байна. За түүнчлэн туулын хурдны замын төслийг зогсоосон засгийн газрын шийдвэрийг албажуулж өгөхийг ерөнхий сайдаас хүсжээ. Одоо би бол өчигдөр ерөнхий сайдын мэдээллийг сонсоод зогсоо гэдэг юг автомын хөгжлийн газарт хэлсэн. Гэхдээ өнөөдөр автомын хөгжлийн газар надаас юу гэж байгаа гэхээр зогсоосон тогтоол юм уу тэмдэглэлийг дараа албажуулж авъя. Тэрийг нөгөө талтай хүргүүлээ л гэж байна. За ийхүү хэрэгжүүлж байгаа мега төслөн зогсож үүний араас нийслэлийн Монгол Ардын намын хорооны хурал зарлагдсан нь Нямбатарыг огцруулах гэдэг таамаглалыг төрүүлээд байсан бол эсвэргээрээ нийслэлийн Монгол Ардын намын 70% нь Нямбатарыг үргэлжлүүлэн ажиллуулах ёстой хэмээн илэрхийлжээ. За гэхдээ үүнээс урдаар хотын дарга Нямбатар өөрийг нь огцруулахгүй байх асуудлаар намын удирдлагуудтайгаа ярилцаж тохиролцсон гэх мэдээлэл чигтэлсэд байна.